Монгол улсын засгийн газар хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам үзүүлж байна. Хэрэглэгч та өдөр тутмынхаа хэрэглээ болсон махныхаа эрүүл ахуй, чанар, аюулгүй байдалд хэр итгэлтэй байдаг вэ? Хаанаас хэн гэдэг малчны хотноос гараар болон үйлдвэрийн аргаар бэлтгэсэн эсэх нь танд хамаатай юу? Тээвэрлэлт, хадгалалт, хяналт, баталгаажуулалт байдал нь чухал. Хүн амын дотоодын хэрэгцээнд зориулж жилд дунджаар 350 мянга гаруй орчим тонн махыг хөдөөж хуйгаас бэлтгэж байна. Хүнсэнд хэрэглэдэг малын 92%-ийг бог мал, 8%-ийг бод мал эзэлж байгаа бөгөөд үүний 10 орчим хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж байна. Жил ирэх бүр үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээ нэмэгдэж байгаа ч дөрвтөө өөрчлөлт гарахгүй байгаа юм. Энэ нэргээд хүнсний аюулгүй байдал хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Бид хэдий болтол гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, гар аргаар бэлтгэсэн махыг хүнсэндээ хэрэглэж өөрсдийнхөө болон гэр бүл хайртай дотны хүмүүсээ хэрэглэгчдийг хохирох байв. Өөр нэг асуудал бол арьс шир түүхий дэм бэлтгэл. Монгол улсад түүхий бэлтгэлийн тогтолцоо алдагдсан гэгддэг. Үүний улмаас бүтээгдэхүүний чанар, эдлэгээ муутахаас гадна малчдын орлого буурч байна. Боловсруулах үйлдвэрт нийлүүлж буй арьсны 70% нь гэмтэлтэй байгаа юм. Нядалгааны өмнөх, нядалгааны үеийн, нядалгааны дараах гэмтлийг бууруулах тал дээр анхаарал хандуулах цаг нь болжээ. Энэ бүхнийг өөрчлөхөд бидэнд дөрвтэй арга хэмжээ, зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Тэгвэл Монгол улсын засгийн газар, салбар яамдууд, холбогдох газрууд ямар ажил арга хэмжээ авч байна вэ? Монгол улсын засгийн газраас мал амтны эрүүл мэндийн тухай хууль үйлдвэржилт 21.100 үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, мах сүний анх тугаар аяныг улс орон даяар өргөнүүлж, эрүүл хүнс, эрүүл монгол хүн зорилтыг хангахын тулд малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний нэмэн үртгэхийн сүлжээ, мөшгөх тогтолцоо хэмээх тодорхой том зорилготой үр дүнгээ өгөхийц арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Нэмэн үртгэхийн сүлжээ гэдэг нь өөрөө үн цэнийг бий болгоно гэсэн үг. Мөшгөх тогтолцоо гэдэг нь чанар, аюулгүй байдал, хяналтын бүх шатанд хэрэгжүүлж алдаа зөрчлийг арилгуулна, хариуцлага тооцно, стандартыг мөрдүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний нэмэн үртгэхийн сүлжээ, мөшгөх тогтолцоо гэсэн арга хэмжээний хүрээнд малын гоцхалдварт өвчнгүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд мал эмнэлгийн ерөнхий газар, хөдөө аж ахуйн бирж, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн засаг даргын тамгын газар, аймаг нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, мэрэгжлийн холбоод олон улсын төсөл хөтөлбөрийг татан оролцуулж нэгдсэн бодлогоор зангидж байна. Тэгэхээр мал амтны эрүүл мэндийн тухай хуулийг одоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт, хоёрдугаарт нь болохоор үйлдвэржилт 21.100 гэж хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд одоо бид түүхийд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлнэ гэж том чухал зорилтыг тусгасан байна. Бэлчээрээс ахуулаад ямар бэлчээрт эдээшилсэн, ямар малын одоо махыг ямар одоо үйлдвэрт нядлуулсан тэгээд ямар одоо ийм хүнсний сүлжээтлүүдээр борлуулж байна. Энэ тухай асуудал байна. E-mart өнөөдөр түүжүүлж эхэлж байгаа. Цаашд одоо good price гэдэг ч юм уу номин гэдэг ч юм уу ийм дэлгүүрүүд дээр бүгдээр хамтдаа ажиллах боломжтой. Одоогийн байдлаар мах импкс, мах маркет, Эрд мит, Дархан мит фудс, Булган мах маркет, Баян дэлгэр хүнс, Хатанд интернэшнл, Дархан нэхий хувьцаат компани, Дулааны цахилгаан станц 4, Төрийн өмчит хувьцаат компани, Намаадсын сүлжээ ресторан, 58 дугаар сургууль, E-mart, номин Лавай, Good Price зэрэг аж ахуй нэгж байгуулга энэ ажилд эдвэх санаачлагтай оролцож байна. Энэ мэтчлэн мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэр, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдаа үйлчилгээний төв, дэлгүүр, супермаркет, түүгээр үйлчилдэг цэцэрлэг, сургууль, ажилчдын хоолны газар зэрэг аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн хүсэлтээр хамрагдах боломжтой. Олон иргэд, олон нийтэд чанар, аюулгүй байдлаа баталгаажуулсан махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нь нийгмийн хариуцлага ухамсарласан үйлдэл бөгөөд бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг арга гэж харах хэрэгтэй юм. Манайх бол Иран, Узбекистан, Орос руу бол одоо мах экспортлж байна. Энэ улс орн ч гэсэн бас энэ гал ус мөшгөх тогтолцоог маш их бид шаардж байгаа ийм асуудал. Өнөөдрийн байдлаар бид бол малын эмчийн бол нэг цэнхэр бичгээр бол өнөөдөр гал үсээ тодорхойлоод байгаа. Энд бол олон улсын бусад орнууд болон жоох ихтгэл муутай байдаг. Энэ тогтолцоог нэвтрүүлснээр бол бүх юм тодорхой тавьж бол ямар нэгэн үйлдвэрлэлийн болоод тээвэрлэлт за тэгээд борлуулалтын шатанд эрсдэл үүсгэж тэрийг мөшгөж одоо тогтоох тогтолцооны тухай ярьж байна л да.
Энэ бол одоо өгүүлэгдэж байгаа. За энэ өшиг тогтолцоо нь тань дээр хэрэгжээд тийм бүрэн утгаараа хэрэгжих юм бол одоо хүнсний аюулгүй байдлын ол асуудлыг шийдэж байгаа гэсэн. Жижиг одоо стандартын бус гараараа нийтлээ төхөөрж ингэж байгаа хэрэгслээ бүтээгдэхүүн зах зээлээс шахтана гэж ойлгож байгаа. Тийм. Энэ бол одоо хөрөнгө оруулалтын үндэсний махны үйлдвэрүүд маш чухал. Махны чанарыг сайжруулах, арьс ширний одоо түүхийдийн бэлтгэлийн одоо чанар чансаа сайжруулах, энэ түүхийд өнгөө болж байгаа энэ үед бол энэ гэрээг хийгдэж, энэ бирж маань ингэж ажиллаж, энэ компаниудыг одоо хооронд нь жуулчилж, үйлчилж юм болгонд чанартай болох мах бөгөөд түүхийдийг бол чанартай болох энэ сайхан арга хэмжээ явуулж байгаа бол маш ирээдүйтэй цагаа олсон ажил гэж ойлгож байна. Малын гоцалдуур төвчингүй эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний сүлжээнд нийлүүлж байгаа гэж байна. Үүнийг яаж баталж нотлох вэ? Бодиттой жишээ байна уу? Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа 21 аймгийн 332 суманд 1100 орчим хувийн мал эмнэлгийн нэгжээр дамжуулан мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг зураасан код болгон хэвлэдэг болсон. Малын эмчнэр хавар намрын тарилга туулгалдаа хийн 7-оос 21 хоногийн хугацаанд вакцин хийсний дараа малчны хотноос малыг махны үйлдвэрт хүргүүлнэ. Шүлхийн вакцины үлдэгдэл 3-аас 6 сар хадгалагдаж байдаг учраас энэ хугацаанд 20 цэрийн дэглэм тогтоож үүний дараа эрүүл аюулгүй махыг дотоодын хэрэгцээнд болон экспортод гаргаж байна. Мөн эмийн үлдэгдлийг малын эмийн сорилт баталгаажуулалтын лаборатори, улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид тус шинжилгээнд хамруулж байгаа учраас эмийн үлдэгдэлгүй эрүүл мах худалдаалж байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Эмнэлгийн ерөнхий газрын харьяа 22 аймаг нийслэлийн 332 сум байгаа. За үүнээс 1100 орчим хувийн мал эмнэлгийн нэгжүүдээр дамжуулаад энэ мал эмнэлгийн гарал үүслийн гэрчлэгийг баримтчиг ийм нууц кодтойгоор гарал үүслийн гэрчлэгийг нь хэвлэдэг болсон. 1100 хувийн мал эмчнэр бол хавар намрын тарилга туулгалтаа хийн 7-оос 21 хоногийн хугацаанд вакцин хийсний дараа тэр мах малчны хотноос хөдлөнө гэсэн үг. Цаашлаад шүлхийн үлдэгдэл бол 3-аас 6 сар байдаг. Тийм учраас энийг энэс бол одоо 3 сарын хугацаанд нь 20 цэрийн тогтоож хагаад эрүүл аюулгүй болоход нь экспортлж гаргана. Малын эмийн сорилт баталгаажуулалтын шалгалт лабораторид бас шинжилгээ хийгдэж байгаа. За дээр нь төв лабораторийн фит шинжилгээ гэдэг энэ лабораторийн шинжилгээгээр бас гаргаж ирж байгаа. Мал эмнэлгийн ерөнхий газар малыг эмнэлгийн үнэлэгт хамруулан эрүүл эмийн үлдэгдэлгүйг баталгаажуулах юм. Худалдааны байгууллага зөвхөн мал эмнэлгийн ерөнхий газараас тодорхойлж чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан махыг худалдаална. Ингийн тулд малчин зах зээлд нийлүүлэх малын тоогоо аймаг сумынхаа хөдөө аж ахуйн тасагт мэдгдснээр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны малын үржил бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас давтагдшгүй хувийн дугаарыг үйлдвэрт илгээнэ. Үйлдвэр уг дахин давтагдшгүй малын хувийн дугаар бүхий аймаг үйлдвэрлэх юм. Орон нутгийн малын эмч малд эрүүл мэндийн үзлэг хийсний үндсэн дээр аймаг сумын хөдөө аж ахуйн тасаг болон мал үржүүлэг технологийн нэгж малыг эмэглэн малын шилжилт хөдөлгөөний тодорхойлолт гаргана. Энэ тодорхойлтыг үндэслэн мал эмнэлгийн гэрчилгээ олгох юм. Програм хангамжаас гарал үүслийн гэрчилгээг хэвлэн ангилсан маханд баркод, QR бүхий шошгийг наах бөгөөд дэлгүүр шошготой махыг борлуулахад хэрэглэгчид малын бүртгэлийн аппликейшны тусламжтайгаар тухайн махыг баталгаажсан гэдгийг харах боломжтой. Өөрөөр хэлбэл махны гарал үүсэл бэлтгэсэн үйлдвэрийн талаар мэдээлэл авах бол мал эмнэлгийн гэрчилгээ аппликейшнийг Android үйлдвэрлэлийн системтэй утсандаа оруулж QR кодыг уншуулна. Одоогийн байдлаар гарал үүсэл нь тодорхой чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан махыг хэрэглэгч та E-Mart номын сүлжээ дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой. E-Mart хүнсний сүлжээнд Баян дэлгэр хүнс компанитай номын 5 трейд компани малчтын хоршоодтой форвард гэрээ байгуулж мал махаар тасралтгүй хангагдах асуудлаа шийдэд байна. Хөдөө аж ахуйн бирж нь мал, мах, арьс шир худалдах, худалдан авах талуудын захиалгын дагуу форвард арилжаа зохион байгуулна. Мөн түүнчлэн малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний нэмэн үртгэн сүлжээ, мөшгөх тогтолцооны загвар арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаагийн хувьд малчтын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж хамтран ажиллаж байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн бирж өмнө зөвхөн ноос ноолоор арилжаа хийдэг байсан бол одоо нэлээд өргөжүүлэлт нийтлэлд оршуулж байгаа. Бас нийгэмдээ хэрэгтэй чухал энэ ажилд бол сонирхол оруулж байгаа. Тэгэхээр бид бол хоршоонуудаас захиал аваад мал
арь ширнээс захиалга авч байгаа. Үйлдвэртэй захиалга аваад сая түрүүчийн гэрээнүүдийг хийлээ. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн чанарсан бол хоршоод энэ үйлдвэрүүдээс л хамаарна шүү дээ. Тэгэхээр хоршоод агуулгатай байна гэдэг чинь нөгөө арь ширээ давсалждаг тий. Ноос ноолороо өнгөөр нь ялгаа ферреслээд арилждаг ийм чиглэл явж байгаа. 3 жилийн өмнөөс бид нар энэ Баян дэлгүүр хүнс компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулад энэ үйлдвэртэйгээ хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ үйлдвэр маань бол мэдээж тодорхой хэмжээ яг махны одоо агаан шатны шаардлагатай стандартын лабораторитой тэргээр бол стандартын шинжилгээнүүдээ хийдэг нэгдүгээр. Хоёрдугаарт бол мэдээж үйлдвэрийнхээ аргаар бол нэтлагаа хийж байгаа. Гуравдугаарт бол бид нар бас яг стандартын дагуу тээврийн хэрэгслэр манай пэрэн болон одоо манай дэлгүүр маань хоорондоо холбоотой ажиллаж байгаа. Тэгээ өглөө бүр бид нэр шинэ хүнсийг авчирж байгаа. За Баян дэлгүүр хүнс компани хувьд бол Монгол улсад жилийн 4 өдрөл одоо үйл ажиллагаа явуулдаг цор ганц бөгөөд анхдагч энэ компани байгаа. За бид нар бол хэрэглэгчтэй ийм арт сүлжээ хайпермаркетаар дамжуулж олох гэж бүтээгдэхүүнээ хөрвүүлдэг. Гурвалсан форвард гэрээнд бид нар юу харж байгаа гэхээр одоо бидний түүхийн эд тийм ээ хүлээн авах тэр нийлүүлэлтийн маань тоо хэмжээ нэмэгдэх бүрэн боломжтой. Ингэснээр нийслэл хотын за мөн одоо тухайн ойрхон бүсүүдийнхаа бид нар эрүүл мах чанартай тэр гарал үүсэнд баталгаатай махыг нийлүүлэх хүртээмж маань бас нэмэгдэж ирж байна гэж харж байгаа. Махны хувьд чанар аюулгүй байдлыг баталгаажуулан таны ширээнд гарал үүслэн тодорхой мах нийлүүлж эхэлжээ. Тэгвэл нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт хэрхэн нийлүүлж байгаа бол арьс ширний түүхий эдэд амьд үе, нядалгааны үеийн, нядалгааны дараах үеийн гэмтэл гэж зөнхлөн тохиолдож байна. Зах зээлийн нийгэм шилжихээс өмнө арьс шир түүхий эдийг хүлээж авах нэгдсэн сүлжээтэй байсан боловч одоогийн нөхцөлд энэ тогтолцоо алдагдсан. Амьд үеийн гэмтэл нь малын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой тарилга, туулгалт, угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэг үйлчилгээнд малаа тогтмол хамруулаагүйгээс үүсдэг. Нядалгааны үед арьсыг эсгэх, урах, тасдах зэрэг гэмтэл үүсдэг юм. Тэгвэл энэ жилээс эхлэн улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын хүрээнд 1990-ад оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг хуваарьт төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэний үр дүнд амьд үеийн гэмтэл буурч байна. Мөн малын гаралтай түүхэд бүтээгдэхүүний нэмэн өртгийн сүлжээ, мөшгөх тогтолцооны загвар арга хэмжээний хүрээнд арьсыг технологийн дагуу өвчих, чанарын хамгаалт хийх буюу арьсыг хатаах, хөлдөөх, давцлах аргад үйлдвэрүүд суралцж байна. Ингэснээр арьс ширний гэмтэл аль шатанд гарч байгааг тогтоон уг шатанд гарсан алдааг засах боломжтой болж түүхийн эдийн гэмтэл буурч үн цэн өснө. Ингээд ирэхээр малчдын орлого нэмэгдэнэ гэж харж байгаа юм. Иргэн мөшгөх тогтолцоотой холбоотой гарал үүслэн тодорхой ингэж малаа бэлтгэж эхэлж байгаа нь бол одоо бас ганцхан махнаас гадна малаас гарч байгаа арьс шир, ноос ноолор бусад түүхий эднээс бас хамааралтай систем эхлэх гэж байна. Ингээд үзэхээр бол одоо Киза хаан, Кин хаан яаж бэлтгэгдсэн арьс ширний түүхий гэдэг нь бас тодорхой болоод ирнэ. Тийм учраас эргэж одоо нөгөө нөхдөйтэйгээ танаа тийм газар тэдний сарын тэдний өдөр бэлтгэсэн арьс ширний түүхий дээр ийм гэмтлүүд ирсэн шүү. Энийг зас залруулаа гэж эргэж холбоотой байх их боломжтой. Ийхүү таны ширээнд эрүүл ах үе, чанарын баталгаатай мах урайтай, малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний нэмэн үртгийн сүлжээ, мөшгөх тогтолцооны загвар арга хэмжээг сар хагасын хугацаанд хэрэгжүүлэх явцад гарсан сорилт болон олдондоо тулгуурлан 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс улс орон даяар малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний нэмэн үртгийн сүлжээ, мөшгөх тогтолцоон шилжихийг зорж байна. Хэрэглэгч танд 2 сонголт байна. Гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ах үе, чанарын баталгаагүй мах худалдан авсаар байх уу? Гарал үүсэл нь тодорхой, чанар аюулгүй байдал нь баталгаажсан махыг өөртөө итгэлтэйгээр худалдан авч хэрэглэх үү? Танаас гарах зардал бага ижил. Гэхдээ эхний сонголт ардаа эрсдэл асуудал дагуулна. Харин хоёр дахь нь эерэг өөрчлөлт үр дүн үзүүлнэ. Сонголт таны гарт.